Alright, what is up? Амьдрал ах уу сайн гэж найдаа. Сайхан би нэг сонирхолтой нэг зүйлийн талаар бодлоо л доо. Юу вэ гэвэл одоо орчин үеийн нэг болцооны амьдрал чинь түүхтэй. Нэг үеийн окей стрит гэдэг гэж бодож ирсэн LGBT хүн байх ч юм уу те. Нэг сонирхолтой өнөд угаасаа энэ чинь орчин үеийн нэг юм бид нар тэгэл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. За окей тэр ч яах вэ. Миний бодлохоор нэг үерхлүүдийн бараг 80-90% нь нэг асуудлаас болоод эхний жилдээ ч юм уу нэг бүтлгүүтэд байгаа байхгүй юу? Тэрний шалтгаан юу вэ гэвэл жиндээ орж барилахгүй байна Улаанбаатар ч одоо окей. Жиндээ орох чиг чухал шүү. Хэрэв чи жингээ хасах юм бол хогин штэ тий. Тэг их жиндээр барилдах юм бол бүр хэцүү окей. Тэгээд энэ чих сонирхолтой шүү дээ нэг хүн ямар үед жингээ хасаад барилддаг вэ гэвэл ялангуяа хосын харилцаан дээр нэг чи хин нэг надаа хэрэгтэй байна гэсэн үед би ганцаардж जैन тэ broken үед мэдээж ойлгомжтой нэг хин нэгэнтэй л нэг үерхчих юм бол миний амьдрал гоё боллоо амьдрал маань стажиг ийм тэ гэж бодоод явхаар чуугаас өөрөх стандартаа доошлуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ стандартаа доошлуулна гэдэг чинь жингээ хасж байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ жингээ хасаад барилдахаар нэг хэцүү шүү дээ. Энд ч одоо тий 3 сарын дараа тэр honeymoon тий дууссаны дараа чи тэр хүнээ хараад fuck би яг хинтэйг өргөцсөн бэ гэдэг чинь яг. Тэгээд ийм хараал ийцэн баасны нэг шоу болдог байхгүй юу. Зөвхөн баасны шоу ч яг дараа нь жингээ хэсгэх гэдэг нэг бас ойлголт байгаа шүү. Юу вэ гэвэл яг тэрний жингээ хэсгэх гэсэн шүү дээ. Чи нэг хиний хүний араас эргэтэй чи эмхтэй чи хамаагүй шүү. За нэг чамд сэтгэлгүйний араас нэг барин тайвангүй гээл тэ намаа нэг сонгооч гэж мэгэл тэ. Намайг хүлээн зөвшөөрөөч гээл тэ. Чи угаасаа бүхслүүг өршгөлүүлж байгаа байхгүй яг тэр өнгөрөө. Яагаад вэ гэж амар сонирхолтой би нэг side effect хэлэх үү. Юу энэ кейсийг амар санаж байна. Одооноос 5 жилийн өмнө л би нэг охинтой болчихсон байхгүй юу. Окей. За чин тэгээд би чамайг твж болох уу гэж байгаа. За. Твэрчтэй яач одоо асуусан чи манай X гадуур нэг юугийн тэрвэлдээл байх юм бол намайг нэг хитрхийн нилон байна хүмүүс гүйж удах эсэргүүцээд байдаг байсан. Окей энүүн дээр жингээ ихсгэж барилдах чи хамгийн үдж байгаа нь энэ ихгүй юу? Яагаад вэ гэвэл ч тэ эн чин чиний амьдралын гол хараал эзэн энергийн асуудал болно, бодлын асуудал болно. Энээс нэг сэхэж гарахад хэцүү. Өөртөө хайргүй нараас гүн гэдэг шиг хогийн байхгүй. Мөн адил чи өөрөө хайргүй ээжиж яг чам хайртай хүнийг амьдралтаа хүчээр байлах гад байдаг шиг бас хогийн байхгүй. Тиймээс жиндээ орж барилдах нь чухал болоод байна. Нэгэндээ зэрэг татгцсан. Тэ? Нэг зэрэг хүлээн зөвшөөрсөн байх. Гэтэ яаж тэрийг бүрдүүлэх юм бэ те? Тэр чинь бас хамгийн сая долларын асуудал болж байгаа байхгүй юу? Гаднаас ерөөсөө юу ч битгий хай. Гаднаас ерөөсөө юу ч битгий хай. Чи зөвхөн дотор байгаа асуудалтайгаа нүүр тул. Ганцаардаас битгий ганцаардлаа нүүр тулах хэрэгтэй. Ганцаардталтайгаа тохиролцоо хэрэгтэй тий. Өөрийгөө эмчлэх хэрэгтэй. Сэтгэл санааны хувьд, сүнсний хувьд, энергийн хувьд, ухамсарын хувьд, физикал биенийхэн хувьд өөрийгөө эмчлэх хэрэгтэй. Дараа нь чи яг надаа нэг хиний хэрэггүй. Тэгээ би ганцаараа онц амьдрч чадна гэсэн үед чинь чи өөрөө бэлэн болсон гэсэн үг байхгүй юу? Яагаад вэ гэвэл ч тэ чи яг энэ үед эренгүүт эргэн тойрнолоо харан заяа. Би яа ийм мэдрэл охины араас мэдрэл залуугийн араас тэ гүн гэж тийм яад бол чамд ямар ч дутагдал байхгүй юм чинь тийм өөрийнхөө асуудлыг өөрөө шийд гэл хайчдаг байхгүй. Би өнөөдөр яг ийм зүйлийн талаар бодцгийг бодсон да. Тийм байна да. За ажлын цагт туслаа. Амьдрал ахуйгаач бодъё. Баяртай.